дэлгүүрээс ингээл 5 кг 1 кг ингээл гурлаа оруулж яал дуусаад дахиад дэлгүүр ороод тэгэл ажиллаа явуулдаг гэсэхгүй. Тэр чинь нөгөө тгээсээ биш би часгаас эхэлж байгаа юм чи. Тэгэнгүүт нэг ажлын газрын хүний нөхөр нэрээд ямар хөөрхөн 3 хүүхдээ зармаг авч өгөөд дэлгүүр орсон. Гэсэн чи манай охин наад зарим 1 кг гурилаа аваад өгч. Тэгээд ийм хурдан шалгамгаа яг тийм хүмүүстэй бол би өдрийн 280 мянга юу 8 сая 400 мянга зээлээ. Оо өндөр юм биш үү? Жишээ бол аюул сайн тогтоосон. Тэгээд танай пэйж бүр айгүй супер юм билээ. Таач тэгээд урлагийн хүн биш гэж одоо хэлж болох юм уу? Баг болцсон биш үү? Тэгээд урлагийн хүн биш дууч юм биш тэгээд яг нөгөө юугаараа л хоол юм бас ингээд хоол өөрөө бас хүний анхаарлыг татдаг. Хүний ахдаг ширхсэн болохоор бас ана пэйж үсгэд бас юусан бах. Тэгээ би бас найруулга зүүн найруулгатаа бас их бодлоготой байгаад шиг байна. Тийм хайдын билээ. Тэгээд нэг бицэн чинь 7 жилээс л урт хугацаа өнгөрсөн биш шүү. Тэгээд яг нэрээ тэгээд зах мах тэрэгүүгээд гоё юма зараад байгаад л ста. Тэгээ нэг 30 мянган төгрөгийн багц гаргаад л. Тэгээд стада 30 мянга өдөрт хоёрыг заах хог тэтг олох мэй гэлээс байгуу мэй. Явж исэн байхгүй юу? Корона гарсаа. Nee. Тэгээд шууд тэр жил болоогоо коронатай нүүр тулаар. Тэгэл эрэл хүн болгонд нүүр тулсан. Тэгэл би ч одоо яах вэ гэх. Юучстэл тэр цайны газараа болоод дахиад зүгээр хөдөлтийн хоолоо гаргадаг газартаа болоо гэдгийг зүгээр хөрөлтийн хоол хийдэг газартаа болоод тэгэл аюу хийгээл. Тэгсэн чи харин монголчууд аз олж нөгөө 5 цулчин дахлаа сайн дэмжиж гэдэг тэр нэг монгол ойлголт руугаа бүгд эргээд тэгээд тэр миний ажилд аюу ихшил гарсан штэ. Тэр нөгөө нэг Франц маань анхны авахтан тэр корона туссан өдөр бол манай утас баг дэлбэрэнг алдсан. Тэгээ одоо манай чинь бас нэлээд хил автай газараа манай хэрэглэгч нар бас нэлээд өндөр шалгууртай. Тэгээ бид нар ч бас заримдаа шалгуурын үзэл билэхгүй ч юм гарна ханаа л юм байна. Тэгээ би тэр хил амархаар тэгдэг байхгүй. Анх коронавиг үед яажсэн та нараас хаяа санаараа гэдэг. Тэр үед бол манай утас баг дэлбэрчихсэн. Би утас ингэж дуурайд ингэж ачаал аваад миний 90 зуураад 90-23 цагийн артад бол ингэ 90 зуураа. Тэр үед ямар оператортой болно гэсэн ойлголтч байхгүй. Одоо л энэ 2 оператор ээлжиж яахгүй бол бас нэгний 90 зуурах магадлал хүндэртэй дуурдаг. Одоо ч гэсэн хөрөлтөөр явж байгаа шүү дээ. Одоо ч гэсэн явж байгаа. Тэр коронавигаар хаагдаад тэгээд одоогоос салбартай болж байна. Гэж ярьсан. Дараагийн салбар нь хизээ нэгдсэн бэ? Тэгээд за коронавиг үеэр чи яг ч хөрөлтөөр одоо ингээл яг тэр үед shumс үйддэг байсан уу хай. Тэгээд лайв нь аюу сайн үздэг. Тэгэл би ч ингээд буцаа ингээл тавьчих ш дөрөс нэг юм төшүүлээл ингээд сурцсан ингээл тавьчих. Тэгээд нэг лайв хийгээд яг эпир сууж байгаа хүн шиг нуруу хөшөөл ирэхээр за 3 цаг болчихоо 2 цаг болчихоо. Тэгээд захиалга аваад ингээл би газ бичээл өдөн балтаа. Одоо манай топ энэ тэрийгээр газ бичээл тэгээд захиалга аваад тэгэл ингээл юучих нэг 2 цаг болчихдог. Тэгэл 2-3 хуудас захиалга бичиж аваад нэг өтгөө гаргана да. Тэгээд эхний нөхцөлд чинь бас ингээд ажилт нь олдохгүй цалингаа тавьж чадахгүй. Тэнгүүт чинь ганцаараа лайв хийж захиалга авчи ганцаараа хийгээд тоглоо гаргадаг. Тэнгүүт хүмүүс аяг хөөрхөн таны хамт олон амжилт гэсэн. Тэгээд бичдэг. Би ганцаараа ч тэгж хэлэхгүй шүү дээ. Аяг хамт олон түгээх шиг царайлаад тэгээд захиалга авчаад тэгээд өөрөө хийгээд хүргэдэг. Иймэрхүү бас бизнесийн анхны шатыг бас даван төгөөд. Та дүрстэй бүгдийн өөрийнхөө гараар бүгдийн бүтээсэн байна. Тэгсэн. Чи 2-3 хуудас захиалга 2-3 цаг лайв бич авчаа дараа нь тэрийг хийгээ тэгээд хөрж өгсөн биш. Тэг хөрж өгөн. Тэгээ бүр одоо чинь гаргахгүй болцсон байлаа. Одоо нь бол хамгийн нэг хэцүү дургу ажлын хөргөлтэй ажил. Аюу хэцүү. Яг миний хайсан байрал хизээч олддгүй. Би тэгвэл 506 бичсэл 508 бод авчдаг. Би ч 507 жишээл очих гээд идэв. Тэгээд дээшээ харах юм байр нь одоо сүүлийн байр шим өндөр болцсон. Тийм. Тэгээд жоохон түүхтэй. Үнэлтэй ажил маш хэцүү ажил байдаг. Тэгээд одоо ч гэсэн хөргөлтэй ажиллаж та тэгээд хүндлээл төвчээрэй хичээгээрэй гэл. Тэр нөгөө вариатиг уртын салбарчууд ихнийх үү? Одоо коронавигийн дараагаас. Архта шарих их. Архта шар. Тийм. Шарих.
Тэр хоолны тхиндаа тус явуулах шиг байна. Бид бас очиж үзсэн. Тэгээд идэж мэдээд ер нь ихэнх хоолой идэж. Хойшоо мошоо энэ төр гадуур байдаг шал өөр. Тэгээд том гэсэн юм нь дотн үнэсээ ярьдаг л да мах ихтэй. Тийм л шүү дээ. Одоо мөн тэр. Тийм. Нэг тийм гэрийн сэтгэл. Одоо ер нь юугаад одоо ер нь гадуур их амтлагч ихтэй хоол идэл өвчлөлт гэсэдэ мэн гээд одоо нэг ойлголт аваад байгаа ш. Тэгвэл бас тиймж байх магадлал өдөө. Учираас нүгийн завгүй байгаа их хотын хүмүүстэй гэртээ цагийг хэмнээд гэртээ хийгээд идсэн шиг эхнэр нь хийгээд өгвөл яаж хийх вэ? Ээж нь хийгээд өгвөл яаж хийх вэ? Өөрөө хийвэл яаж хийх вэ гэдэг хэрэглэгчийн тэр сэтгэл зүйдээр тулгуурлаж авлаа гэдэг байхгүй. Тийм тэгээд ер нь амтлагч хөө цагаа хэмнэж ирээд яг тэр мэдрэмжээр идээд одоо хоолны хэрэгцээ хангахтуул их гоё. Тэр мэдрэмжийг авч илээ. Шууд яасан чи шүүсэх. Тэр мэдрэмжийг аваасаа л гээд тэр ерөөсөл нөө зорилго тэр ерөөс маш ингийн. Тэгээ бас нэг одоо ингээд өргөжөөд тэгээд энэ сэтгэл зүйг одоо би 30 хүнээр дамжуулж шинэлж төрхээрээ авдаах хичээхэд тэгээ нэг юм тойрол манаал мэд хийгээл тэгээ энэ болохгүй нэ тэр ингэж ингээл. Тэгээ ер нь тэгээ яг ийм нэг гайхуучин сэтгэлийн үзүүртэй хийхээр ер нь тэгээ тодорхой бэрхшээлүүд байсан ч гэсэн ажил ер нь нэг алстаа тий. Их дажгүй юм шиг санагдаж. Цоололтой юм илээ. Тэр цайны амт бас их гоёсан. Тэр цайны амтыг бол шингэн сүгэр гэж. Яг зөв нэрээс. Тий, тэгээд шар тус хийгээ. Монгол та ер нь бич бараа юм цайнд өөрөө чон шүмжэлтэй ханддаг. Тэгээ яг тэр гоё цай бас гар. Зарим тохиолдолд гарчихгүй байх юм нэс бэлээл сайн дээр их анхаар тэгээд шинэн сүгээр чанахаар тэгэл цай чинь буцалж өгөхгүй доноод үлчтэй. Ер нь их ажиллахад өглөө болгоно нөгөө сүг аав. Өглөө болгон сүг мас юм гэдэг. Өхмөл гэдэг уран бүх гэдэг өглөө болгоно л юм аав. Өвнө би амрыг бодвол хуураас аваад тавьчихвал нэг сар дуусахгүй байхгүй юу. Тэг яг нөгөө жичин сэтгэл гаргаж нөгөө гинэ мэдрэмж өгч байгаа хүн ч тэгж болохгүй. Яг тэр мэдрэмж өгч илгээдээ ууж үзчихэд нөгөө тойг мөний чанхан гэдэг штеп. Тийм болоогүй бодсон ч бас нэг өөр нэмэх юм байгаадсан. Тэгвэл тэр шарт тусмас аваад. Тэгээ юм бол нөгөө чансан махныхаа ясыг бас аюу сайн хийж дүнч гурвалтай. Тэр цай руу бас хоол шүү болгож өгдөг. Та чи юу баруун амин гэсэн зайлаа юм би. Ус аюу штеп. Тийм баха усан хийж бас юу н хоол шиг цайтай л гэж. Тийм юу хоол шиг цайтай цай жахан гол. Би нэлээд олон авчихсан. Тэр цай маяг бол бас янз. Тэр цайгаар яаж чанж үгүй. Аха. Одоогийн 3 салхитай орчингууд ч та түгэлж байна. Энэ хоолны чанар алддаг төсөл бий болж байна гэдэг. Гэхдээ бидний анзааснаар бол яг тэр адилхан л байгаад байна л да. Энэний цаана ямар ч юм өмнө л өөрөө очиод хянж байгаа. Тэгээд тэр тоогоч нартай ажиллаж байгаа бэлтгэж нартай маш сайн хэлнэ. Баг өдөр олсон хэлнэ. Тэгээд ер нь ингэ шүү дээ. Тэгэл би ингээд томхоо заримдаа ч мэдхгүй манай өнцчихэн ажилт болоод байгаа юм. Би тэгэл хэлдэг байхгүй. Махыг бол зарим жижиг том ингээд татчих жишээ нэ. Тэгээд чи яг өөрөө гэртээ ийм махыг ингээд том ангаагаал итвэл ямар санагдах вэ гэж. Тэгэл үндэстэй тайлбарлаж өгөө. Тэгээд эмэгтэй эрэгтэй хоёр хүн ороод ирсэн байвал эмэгтэй хүний хажууд ийм том мах амруу хийвэл жишээлбэл ямар сэтгэл нийтрэмж төрхөө тэгж бодоод хэрчээрээ гэх сантиметрээр ингээд цаагаал тэгж бодог. Энэ манай бүх хоолой нөгөө чанжаагаад зөөлхүүлж байгаад хийдэг одоо нэрийн цөм жишээлбэл хуухч нэлээ хатуу шээ. Маш сайхан. Ер нь бол хоолны амт нэгдүгээр амт хоёрдугаар нь итгэд таата зөөлөг байх гэдэг Монгол хоолны аягүй чухал гэдэг. Тэгээд бүгдийг чандаг. Тэгж яхаа өөртөө ажил уддаг. Энэ хоёр төрлийн ажлыг байнга өөртөө уддаг. Бүх хоолой чанж хийдэг. Гэцэг бол төхөөр хийх ямарч боломжгүй чанан. А тэгээд бүх маха удаас өхрийн мах ч юм уу, ийм мах ч юм уу сатуу зөөлөлтэй байх магадaltaй. Тэгээд чанан. А сүг бол өдөр болгон шинээр авах гэдэг нэг юм уран зүйл дээр болоос ажил удаж байж тэр бас нөгөө гэрийн гэдэг ойлголт гарч ирдэг. Тэгээ хүмүүс болохоор нөгөө зүгээр худалдаад авчдаг байх ч юм уу өдөр болгон тэр процесс явдаг байх гэдэг. Ёстой хэлж байгаагүй юм байна. Тэр их лаа юм дундаа. Заримдаа ч хэлээл. Тэгээд манайхаас хоолндоо нэг юм хоньны сүүл байх хийдэг. Нөгөө 5 сүүл маань бараан дөнгөтөө. Тийм болохоор нөгөө уран тосросоо хэрэгэлдэг. Нөгөө сүүлээ шаргаагаад тос гаргаад тэг сүүлч одоо гоё ингээд гүртэй тоо явуулаад ирнэ. Тэгээ нөгөө бие дээлтэй
ашиг тусдаа тус хараад ирнэ. Тэгээд тэр сумын тосгүйгээр л хөрөө бол хийдэг. Энэ нь бас монгол хүний имэйлний манай тоотонд орсон хүмүүсээс ашиг тусдаа зүйл болж байгаа л гэж боддог. Тийм холны жигмгоо юм тахад гэсэн тийм. Тэгээ бас порц мастыг янзын. Тэр порц гэдэг чинь. Бид чинь монголчууд ер нь порц чухал байдаг шүү дээ. Тийм. Тэр бас их хит их цадцсан өндөгөө хоол яадаг ч байсан нэг өсгөр үл бугын ивэр зөөл ингээд нэг үг байдаг. Цатгаар цагаан оргны сүүл амтгүй гэдэг байдаг тийм. Тэгэхээр бас хит нөгөө явчихаар бас хүнд ямар ч гоё хоол таагүй мэдрэмж өгөхгүй байх хөө. Зарим хоолыг цомхон хэрнээ амттаа хийгээд өгөрөө одоо цуун бол бас ингээд цуу итгэж байгаа хүн бол их идэх зорилготой байх байхгүй. Тэгэхээр нэмээд өгөрөө гэдэг. Тэгээд манай нэрийн цуун бол одоо хоёулаа барддаг байсан ч одоо гурлаад донд иддэг болсон. Оо тийм үү. Тийм чансан мах шиг л gaах тий. Тэгээ нэг тийм одоо махсаг арт түмэнд нэг тийм мах хэдэ хоол ачигтайсэн ч ачиггүйсэн ч ингээд бигээд өгчээрээ манай имэнд их тийм хоол байдаг. Зүг. Би баруун аймаг гэснээс уцыг нэлээд удаа очижсэн. Тэгээ бас уцын нэс нөхдүүд бас байгаа. Тэгээд бас би ч манай ихч бас уцын бох юм. Тий. Тэгэхээр нэг юм амь бас нэрээ би ч бүх 21 амь бүр явж үзсэн. Нэлээд олон удаа явсан. Тэгэхээр одоо баруун аймгийнхны онцлог мэдээж бүгд л өөрөө онцлогтой. Гэхдээ тэр дундаа нэг цаг агаар үүд юм уу, газар зүйн байшилч үүд юм уу, тэрүүгээрээс шалтгаалдаг ч юм уу. Соёлч үүд юм уу те. Баруун аймгийнхны ийм их онцлогтой шүү гэдэг талаас нь танд юу ямар бодол мэт үү? Энэ ч гэсэн ганц нэг тийм шүү дээ. За тэрний магистрээс идэв. Тийм. Угсаатай хоорондын соёлын ялгаа гэдэг сэдвээр магистр хангалтжсэн. Зүг. Тэгээд тэндээ өөрөө ямар ялгаатай хараад өсөж байгаа. Тэгэхээр байгаль цаг уурын амьдрал ах нэлээд онцлог ялгаа. Танаа өксөтг болохоор нэгдүгürt бол байгалийн маш өрмөс тогтцтой. Тэгэхээр тэнд дээр орон гэл одоо сая 100 жилийн аймаа бодож ирсэн нэр 100 дамжиж дурсахтаар хэлсэн шүү дээ тийм. Тэгээд бас тийм хүмүүсийн цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалаад нэг тийм дайчин дууч юм уу хэр багтаа юм шандар дүүч юм уу одоо тэрийг сая манай Монгол толготны зөөрхмөр Сумьян байна маш сайн тайлбарлаад амьдрал дээр яаж хэрэгжүүлснээ бас хэлээд өгчлөө. Тийм нэг өвөл зуны цаг харыг тэнцвэр маш өөрмөц. Одоо манай төв нутгаар бол яг айгуу шүү дээ бас алхан чайгаа өрхөн чайгаа. Тэнд бол өвөл нүсийн газарт нь хаалхад 100 нь бол тэгэж хайлал урсгах гэж бүр нийбэгтэй ба. Өөртөө би бол яг тэр бас өөрнөс газар өсөж төрсэн баггүй. Одоо дэлхийн бөмбөрцгийн хамгийн поошо төрж туссан элсний хамгийн төгсгөл манай гэдэг баггүй. Монголын өмнөөс элсэн зүм ус. Зүг. Тэгэхээр яг элсэн нь ус. Тэр элсэн дундаас одоо ингэ сухад хувцсанаар ерөөс хэртэн гэсэн ойлголт байхгүй. Тэгээд эрүүл мэндийн маш өндөр ач холбогдолтой. Одоо бөөр нүрээгоор одоо маань их баг өвддөг байхгүй. Ерөн дээр хөлөвцөө яваад тахт маш сайн имчилгээ болдог. Тэгээд тэр элсэн дотроос юу сурах. Элсэн дундаас уу? Тий, бачрхан өсөлтөө. Тэр нь маш шинтэй. Тэгээ баяд хон гэдэг бас албастай хон. Бас манай нутгийн зүүн шалгаа хаварч гэж бас холбоотой баяд хон гэдээс албастай малын үйлдэл. Зүг. Тийм санал нэг би бийлгээ нөгөө соёл нь бүгд өөр. Тэгээд нөгөө ёс заншлан өөр. Тэгээд бас нөгөө яснууд хоорондын газар зүйн онцлог нь өөр. Гэх мэт Зүг. Чичгэн да. Тэгээ ингэж ярьдаг одоо айлд ороход жишээ нь одоо увсад бол гэр орныг үзэгчтэй маш цэвэрхэн. За тэгээд тэр ер нь ингээд дулаан төгөр явахад л хашаанаас мэддэг л дээ зохион байгуулалт. Ер нь тэр бид нар чинь багаас ингээд өсөж байгаа шүү дээ. Тэгээд тэгжээ гэж мэдээгүй бас анхнаас л тийм байх хэвээр байх гэж бодоод өссөн чинь хөдөлмөрч төсөлтэй. Би бол одоо алдартай тийм ажилгүйгээр алдартай охин гэсэн гэхгүй. Гэсэн чинь байна. Тийм байна. Ажилсан байсан байна гэдэг шиг. Ажилгүйгээрээ тэл ирэх танхаараа юм яа энэ яаж одоо манай нутагт би тийм үг гэдэг яаж нутаг дагнаа гэдэг чи одоо яаж хүн амьттай нийцээд амьдрнаа л гэсэн үг юм байлээ л дээ. Энэ тийм хийг олонтаа сонсч ирсэн. Тэгсэн чи цаана өөр байсан байлээ шүү. Тийм би надад ч тийм харагдаж байна да энэ хийж бүтэж зүйлүүдээс. За та тэгээд 10 жилийн төгсөөд дотроо ороод ирүү ирээд ямар сургууль соёлоор шууд 10 жилээ төгсвөл одоо манай одоо цаг үе төгсөх. Одоо манай том охин 12 дугаар анги төгсөж байна л да. Ерөөсөө хичээлээ хийхгүй юм. Тэгээ минийч тэр хүнийч тэр бас ажаад ах юм. Тэрээс би бол одоо ингээл
математик бол одоо явахгүй нэрэл одоо дотроо бол өөрөө дэмжиж байгаа хгүй яа ойлгохгүй байна. Гэлтэй тухайн цаг үед чинь бас бид нар хүн бүцэл сурд гэсэн. Эвэлд байл. Өлөө жаг хөлдөө малчин болохоор юутаас нь тэдрээс хамааг зовоохгүй суран гэдгээ нэг мэдээд байгаа юм. А тэгээ сурахгүй бол нутагтаа тэгээд элсэн дотор үлдэнэлтэй тэгээд бас хорвоо ертөнц улсын нийслэл ямар төс үзмэр штэ. Тэгэхээр тэр гэрэл рүү тэмүүлэхэд бол юутаа чичээлээ хийх ёстой гэдгээ болгоод байгаа. Тэгээ миний тухайд болохоор нийгмийн ирчээл тэрхэл уран зохиолын хичээлтэй. Тэхүү авьяастай байсан. Тэгээд тэрийгэ барьж аваа өөр тоо мөгөө байгаль бомоор явчихад онмонд инженер болох юм даа гэл нэгтлэн болох юм даа гэл ихтэй би чаддаг байхгүй тий үнхээр хичээлээ хийдэг гэсэн. Бүр нөө нэг чаддаг матгалтал хийдэг болчихсон. Тэгээ конкурстад 2 дугаар байранд авав. Багшийн дээдийн түүх аялал жуулчлалын анги ганцхан хоёр очижсэн. Тэгээ тэр бас онцлогтой аймаг болгонд нэг хөөрөөрөд тэгээд 21 аймагаас 21 нөр хөхт ирээд тэгээд ингээд нөгөө 21 өөр соёл 21 өөр хэв маяг ингээд өөрчлөлт түүх соёлоо судлаад тэгж би түүх аялал жуулчлалын багшийн дээд юм. Тэнд илсэн орчлоо. Тэгээд 4 жил төгсөөд болол ер нь яг насандаа бүх юмыг 18 наснда төгсөөд 20 наснда төгсөөд тэгээд юу яасан. Мэргэжлэр ажилласан уу? Мэргэжлэр ажилласан. Тэгээд нэг 2 жил завсардсан уу тэгээд гадаад сургуулийн магистр сураад тэгээд дахиад өгсөөд тэгээд багшийн мэргэжлэр ажиллаад хөдөөж магистр юм чиглэлээр сурсан бахав. Тэр юусма байдлаа хийж байгаа. Сайглаа хийж байгаа шүү дээ. Тэр дундаа тэр тийм сэдвэр би хамгаалсан байхгүй. Гастон хоорондын соёлын ялгаад үнийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож ашиглах нь сэдвэр хамгаалж ирсэн байхгүй. Тэгээд одоо Увс аймагт очивол 3 өөр соёл харах боломжтой байна. Юу хөдөлмжтэй байна. 3 өөр байгаль харах боломжтой байна. Энийг одоо гэрхэ ашиглаад нэг бүтэц пүүсгчээ гэдэг санаа бүхий магистр ажил хамгаалж байлаа. Тэгвэл ер нь энэ специал тэргийн нөхөд талтай би сэнгсэн бодж байсан юм биш үү? Тэгэхэд магистрийн ажлаа хамгаалж байхдаа тэгээ соёлын судлаа, хүнсийн судлаа, ахуйн судлаа тэг бүх талаас нь судалж исэн бол бас тэрэн дундаас хоол гэдгийг сонгож аваад тэгээд яг нь багтаа ахуйд нөсцөө. Багасаал нэг өвчүүд тушээл эрэгтэй хань хаагаал тэг эмэгтэйчүүдийн сайхан цэвэрлээл тэгээд бас там зүлчний цэмэрлэл шүүж чадчихтаас учран байдаг байхгүй. Одоо жишээлбэл гүзээ боголдоо ирний хавхат. Одоо цус болох хугацаанд гүзээ боголдоо ирний чанал гахч зөвхөн дах эцэсгүй. Тэгэхээр тэрийн цус болохоор байнга буцалгаад байвал ингээд тийгаад нөгөө доторгоо шинж нэг зөүлийн чанаалт чинь. Тэгэхээр нөгөө тусын онцлогтой чам. Тэгсэн гэрнэ тэр бүх юм нэг тогоонд багтаж орж иж нөгөө гойшил гардаг. Тэгэхээр аюу ажиллагаатай за энэ болчлаа энийг аав энийг үлдээрээ дахиад чанаа гэж их хвэтчлэн байна л тийм нэг гихаа ажиллагааг бол байх шаардлагатай. Тэгээ багш хийж байгаад юу л туслын бийж бас ирв. Үгүй багш хийж байгаа шүү тэгээгүй тэр чинь багш хийжсэн чинь нэг ингээд нэг цалин төрөхгүй юм да одоо би ингээл нэг гайгүй ангисч багшийн цалиныг болохгүй юм да гэл ингээл дэмж ирэл хайруулж байсан юм шиг байгаа одоо бодоод тахна өөр над ямар боломж юм багшаа хийнгээ өөр давхар юм хийгээд ингээд сайн багшч байгаа л тэгэл нэг эдийн засгийн хөрөлцөөтэй боломжтой амьдарч хамсан гэсний бодол байгаадсан байхгүй юу. Тэгээд яг энэ юм бодоо бичсэн чинь юу яасан нэг их цамын үдээс юм нэг миний танд хүн бөгөө авч ирээд цагаан будаа авч ирээд тэгээд энийг ингээд Монгол зарвал их зүгээр юм аа гэв. Тэгээ би чин дотроо бодоод энэс өсөж өрчдөг цагаан өнгөт томох төстэй гоё утга агуулan гоё ажил болох юм биш үү гэд. Тэгээ нөгөө будааг чинь тэр үтч одоо 14 жилийн их шудаа будаан дээр урдны ондор юм байл. Дэлгүүрүүдээр явж зардаг. Тэгээ одоо энэ ямар хэцүү ажил байх бол гэсэн ямар ч тооцоол байхгүй шүү таньсан шоглоод орцсон. Тэгсэн чи тэст амар хэцүү ажил гэсэн. Өвлөг өвтөнд ингээл машинд орж ирсэн учраас дэлгүүр болгон руу орж асуудаг та будаа авахгүй та авахгүй тэг зүйлдээ ганц будаа болов бас биш юм бэ. Монголын алтан тариа Улаанбаатарын гурал зарын саахар зарын гэд ингээ шар будаа бор будаатай ингээ цогцоор нийбэл гүн надаас элбэ хөдөлтөд авалт хийх юм байна гэдэг дэлгүүрүүд. Тэг дэлгүүрүүдээс хуугаад та удаанаа дэлгүүр яа тэ ханаас авд би авчраад өгье гэ.
Ял дугаар өгөөл гараад. Тэгээ тэр өвлийн хүртэнд амар хэцүү. Нэг машинд орж дулаацаад буугаар дараад дэлгүүртэйгээ ороод тэгэл ихтэй бас бүтлгүүд ш. Тэгэл бүр энэ дарихийн уул муул даваад тийм аслагмал байх тусмаа авдаг гэсэн байхгүй юу. Тэгэл тэр шар хадны холбоо толгоо молгоо гэлтэн тэр. Тэгэл бүр заримдаа энийг юм гөрөвшигтэй ч юм заримдаа өөрөө гөрөвшиг хийчихдээ. Тэнгүүд манай гөрөвшиг ингээл уулаад авч айгаад яана юм машин авахгүй юм шиг буужаа бэл тэлэвэр тавж мавдаг машинаараа. Тэг ямарч гоё зөрөгтэй байсан тий. Тэгэл дарихийн уулан дээр явж баян шинэ уулны дэлгүүр авъя гэхэд би тэгэл 3000 төгрөгийнхаа төлөө заа гээл. Тэгэл үнэнч байх гэдэг ийм зарчим алдлагуул. Тэгэд ер нь нэг дэлгүүр амар их захиалга авъя гээд. Одоо ч налах тагаа тэр гэж нэг ихч ер нь бусад дэлгүүрд юус амар гоё хоноод гэж яриад. Ихчид манад болгож байгаа. Ихчээс тиймээс тэгтээ шүү одоо тиймээс түтэн хэлэг хамаавь гээл. Тэгэл баярлал аваачаад юм өгсөн. Хөлөх болсон. Тэгээ нөгөө ихч юм өгтгөө. Одоо шиг налах таа явахаар харагдчихлээ дээ. Одоо 14 жил өнгөрцөн даа. Хайсан шүү дээ. Очиж асууж үзвэл. Хараад одоо ихч өгөх юм аахгүй. Энэ подкаст үзчихвэл өгөх юм аахгүй. Бас хэрэгтэй л аахгүй. Биш дээ чүгний. Тэгээ бүр айгүй муухай цалтаа төр ихчсэн. Тэгээд өгөө. Тэндээ би ста бурц нөгөө иргэл авчихсан. Тэгээ нөгөө ихч чинь их хэмжээний юм авчих ингээд. Тэгээ буулгач падана бичээ буулгач маргааш өглөө хийчихээр нэг кино онгортоо. Маргааш өглөө өгч димээ ямар гоё газар та. Чи бүгдийн нэг дор зарчлаа ашгүй гэдэг л. Ашгүйд нь баг 20 дэлгүүр авах байсан чинь ялны газар өчлөө. Ашгүй юм том газар өгөөд бас зүгээр юм байг. Тэгэл солон сэртрэн бас дангал хөлтэй гэсэн. Тэгээ баярлал гэсэн чи байх нөгөө их чи бүр тэгээ нөгөө жаахан ч үжтэй одоо 14 жил нөгөө их чи хил амыг гүрцэж нөгөө юмаа нэхэж авч чадахгүй. Тэ нэг жаахандаа дисэн бохоггүй. Одоо л өөрөөсөө болсон. Тэгээд миний тэр ажилд ампуураад тэгээд явж байхад миний машин ингээл будаа хөргөө явж байгаа шүү Плюс 11-ээр. Тэгээд Плюс 11-ээ дахиад нэг томхон нэг дөрүүл чинь машин болгоод тэгээд ингээд явж ирсэн. Тэр хооронд миний машин эдгэрнээс хэмжээний тээвэрлэлт хийгээд байгаа болохоор суудлын автомашины чи одоо бүр өстө юуных болгоч байгаа шүү. Ачааных болгоцсон. Тэгээд машин идрээд тэгээд миний нэг л юм помпнд шатсан байхгүй Плюс 11. Тэгээд ингээд тэр газар очиод ажаад исэн чи өөр ингээд Плюс чи талах шиг зарддаг тийм шээ. Тэр шиг сэлбүүдэн бас шиг талах шиг зарагдаж харагдаа болтгоо. Тэгээд эн чин өстө гоё ажиж юм биш үү гэл. Тэгэл урагшаа 90 рүү яваад тэгээд машин дөрсөн байхгүй. Тэгээд тэр яг нөгөө боловсон хүчин л хэцүү байсан болохоос биш аюу сайн 2 3 жил Плюс эзэмшигчдийн хөрөө бичээстэй яд байлаа. Өөр юм шиг л. Өөр юм шиг л эзэмшдэг. Тэгээ миний фэйсбүүкээс тэр группээс өөр мэдээлэл ирэхэ болцсон. Тэгэл хүмүүс чинь тийм реклам байна уу, байд группэр байна уу, гэрэл байна уу гэл тэгэл Плюс интернет сет гэж нэг гоё юм байт юм дандаа хагарч идэг. Тэр сетийг захаяг дуртай. Тэгэл сетийн нүдэн гэрэлгээл дагалтаж бас тэр зардаг болохоор аяг дуртай байгаа. Тэгж мэгэл зарчдаг. Тэгэл 5 бил тайг шарна. Плюсыг бүр уншдаг болсон. Баг гаднаас хараад 5 бол юу одоо нөө өрөөлөй аппарат болох хайцсангүй л мэддэг. Тэг мэдээд байгаа нь хийж чадахгүй тэр бол аюу төвхтэй юм бэл. Тэгэл Плюсийн мэрэгчлэлтэн болол тэр миний фэйсбүүк чи фэйсбүүкээс өөр юм. Юу тэрээс өөр юм гарч ирэхгүй. Тэгэл эдэрсэн машинууд тэр групп төр орлоод зүгээр би тэрийг яаж игээл энд авчрал тасчдаг байсан. Тийм ажил хийдэг байлаа. За тэгээд автын бизнес рүү борлуулалтын бизнес дампуураад тэнгуут нь авт руу ороод тэгээд автыг байжсэн чинь ажиллах хүчтэй асуудлаас болоод болонгуудлаа. Тэгээд нийтийн ол руу орчий. Одоо 3 салбартай 30-аад хүн ажиллаж байгаа. Тэг 30-аад хүн. Тэгэхээр нөгөө авт дээр байхад ажиллах хүчний асуудал байснаас үүсээд одоо тэр ажиллаа байлчихсан тий. Тэгээд одоо бол 30-аад хүн ажиллаж байгаа. Одоогийн ажиллах хүчний нөхцөл байдал нийтийн олон дээр ер нь хүлцээ хэр байна? Хүмүүсийн чадвар гэдэг юм уу тууштай байдал юм дээр та юу гэж бодож байна? Ерөөсөө яг удирдлагын зүгээс бол яг цалин хөлсийг сайн өгөх хэрэгтэй. Тэг би бол нөгөө ярьчих бодож байна. Би бол одоо манай ахлахууд гэ байгаа. Нэг салбар дээр 1-3 ахлах байгаа. Тэгээ тийм хурдан шаламгаа яг тийм хүмүүстэй бол би өдрийн 280 мянга юу 8 сая 400 мянга төгрөг зээл өгдөг. Өндөр юм биш үү? Жишгийг бол аюу сайн тогтоосон.
Тэг бэлтгэгч нар маань 5 сая 400. Бэлтгэгчийн 5 сая юм. Тий. Оо зэ. Ер нь бол нөгөө зогсож ажиллаж байгааг харахаар цалин өндөр өгчих юмсан гэд ингээд цаанаасаа нэг юм сэтгэл зүрхний дуудлага үсэлээсэ. Тэгэл анх бол яг нөгөө анх эхэлж явах үед чинь нэг өдрийн ханш хамгийн сайн газар 60,000-ыг л өгдөг байлаа. Тэр жишгээ дагаал нөгөө миний юу хөрөхгүй байхгүй юу? Боломж хөрөхгүй. Тэгээ би боломжтой болох юм бол доор ажиллаж байгаа хүмүүсээ баг хамт олно ер нь гоё өндөр цалинтай ажиллаулна гэд мөрөөддөг те ер нь нэг тийм нэг зорилго байсан. Тэгээ нэг 2 жилийн өмнөөс бол би ер нь цалингаа сайжруулад тэгээд бас нэг ийм нас бас заагаад нэг 45-аас дотор гэдэг ажлын чадамж нь арай өөр л байдаг л да яг нийтээ бол өдөр чинь зогсож ажилладаг ажлыг бас нөгөө хүмүүс нас хүүсээр ялгуурлаа гэдэг шүү дээ. Тэр нөхөнд ажил дээр болохоор бүр яалтчгүй тэгээд нас заахаас өөр арга болчдөг байхгүй. Тэгээд ер нь тууштай ажилласан тэгээд ийм 2-3 шалгуурыг үндэслэж агаад цалингийн сайн нэмье гэж дотроо бодож явж агаад хүмүүс намайг аягүй нээлттэй хамаагүй ярьдаг гэж бодож үгүй шүү дээ. Бодоод яваад дээ. Бодож явж агаад нэг хэлэхгүй байж байгаа хэрэгжүүлчихдэг нэг. Ер нь энэ бас одоо ингэ бодоод тахна гоё зан юм билэ. Хэрэгжилтэн чамар нөгөө цагаан хилэн хөрөхгүй гэдэг шиг. Хүмүүс юмаа хилээд ахаар болдгоо гэл нэг тэгдэг өссөн шүү дээ. Одоо тиймч байгаа бах. Тэгээ би бас их нэлээ их олон жил бодсон цалин нэмэх гайгүй өндөр цалингаар ажилуулчих юмсан гэл. Тийм байна. Бэлтгэж 5 сая ахлах 8 сая 800 гэдэг юм өстой маш өндөр. Одоо гадуур байгаа дундаж байгууллагын борлуулалтын захиралчдын маркетингийн захирал эсвэл ахлах менежүүдийн цалин 3 4 5 сая дээр л байгаа шүү дээ. Тийм тэгээд айгүй ихэд л юм. Бүр ингээл банк махны захирлууч танад 2 сар ажилд орчвол өстой алах нэ гэх юмс тавьдаг. Үнэхээр гоё. Одоо тантай ажиллаж байгаа хүмүүсээс хамгийн удаа ажилласан хүмүүс хэдэн жил ажилласан хүмүүс байх вэ? 6 жил. 6 жил. Тэр хүмүүсийн тантай ажиллах хугацаанд тэр хүмүүсийн өсөлт дэвшил амьдралд нь гарч байгаа сайн сайхан зүйлсүүдээс дурдвал жишээлж болох уу? Болно. Тэгэл ер нь бол нөгөө тууштай байвал ер нь бол одоо нөгөө нэг юу гэдгийг ойлгуулдаг л ажиллаж та. Хамтдаа одоо юм хүртэн. Би одоо ганцаараа ер нь бол багийн ажиллагаа байдаг байхгүй хоолч. Би одоо ганцаараа хийгээл нэг 50 хүний хоол хийдэг бол аруулаа хийвэл одоо 300 хүний хоол хийх ч юм уу. Багийн ажиллагаа байдаг учраас би ер нь одоо хамт олондоо ач холбогдол өгдөг. Тэгээд бас ер нь бол бас юу яана сургуульд ёс зүй тэг ямар мөн чанартай байвал ер нь амьдрал дэвшилдэг юм те. Одоо бид нар амьдралаа л дэвшлүүлэх ёстой юм чи гэдгийг бол бас аюу сайн ойлгуулдаг. Гэхдээ өндөр цалин бол 2 янзын юутан бэлээ. Одоо бүхэл юм сайн муутай байдаг хойно. Нэгдүгээрт бол зарим нь бол хахуу амьдрал дэвшлээгээд юу яадаг. Өөр зам сонгож байна. Үгүй. Нэг өөр зам сонгож юусан байхгүй. Ер нь бол зарим нь бол яг ингээд маш их баярлж байгаа шүү Монголд байхгүй цалин өгч байгаа тэгээд тэгнь зарим хүмүүс маань болохоор бас ингээд би болох нөгөө ингээд байгаа байхгүй тултал цалин өгсөн юм чинь энэ хүн тулсан сэтгэл гаргана гэдэг нэг юм ажиллаа хүлээж гаргаад төр хөндөрүүлэх юмгууд одоо тэр сэтгэлд одоо миний сэтгэлд хүрэхгүй ч юм уу те зарим нэг зүйлд бас бие тогч юм уу тиймэрхүү байдал анжиглагдсан. Тэгээд яг хөө тэгэл дандаа л ярьж идэг болохоор тэгвэл ярилцаал ойлгоцоо. Ер нь өөрийн мөн чанараа битээ алдаарай. Одоо энийг олдмол зүйл чамд үсээд энэ чинийх биш шүү. Гээ шууд хэлдэг ер нь бол. Тэгээд ер нь тэгээд талархаад ажиллаа хийцгээе. Тэгээд заримдаа ингээл тоош нар мань ингээл яарал гарах гэдэг хөө ажил дуусаал яг өдөрж ажилласан хүмүүс зүй ёсны хэрэгэлтэй. Гэхдээ ингээд одоо цайны газараа эргүүл тойруулж ажиглаад 10 минут нэг 50 юм бодоод тэгээд хаачиж агарээ. Яар сандарч битээ. Энд нэг ингээд одоо хатуухан ихлээр ял өрцсөн юм шиг битээ хурдан төрхөн гараа. Энд бол амьдралаа босгоод хайртай хүмүүсийнхаа төлөө өөрийнхөө төлөө ажилласан учраас 10 минутаар хажныг өдөрж ажилласан газаа билетгээ хөрхийн хүлээгээд ингээд гарна шүү. Тэгээд тэнд нэг тийм юм өргөцсөн байна. Тэнд нэг юм хэр болцсон байна ч гэдэг юм уу. Ингээд энэ бүгд ажиглаа гаруулдаг зүгээр шүү гэл. Иймэрхүү одоо нэг юм ахуйн зөвлөгөөх юм байна. Тэ арга зүйн зөвлөгөө, шахуун зөвлөгөө. Иймэрхүү зөвлөгөөнүүд өгнө. Тэгээд ер нь бол хариуцлагатай ажиллана шүү. Ээдээ сэтгэл гэдэг ахтлаалтаа гараад идэг. Тэгээд би нөгөө баг команд ингэж гоё бүрдүүлчихэд байж итэл
алдаа гарахаар харамсмаар. Би чинь нөгөө одоо меню таталт гэж ярьдаг байхгүй одоо маш олон хүн үйлчлүүлэхийг хэлээд байгаа байхгүй. Тэр тал дээр ингээл яг ингээд одоо улаан нүүрээр л үзэж байгаа шүү дээ. Манад гэрээ хоол байна. Та сэтгэл амар яриад үйлчлүүлээ гэд хэлж байгаа юм. Одоо нүрээ хараад нүр бартан хэлж штэ. Тэнгүүд одоо жишээл би энд сууж байгаа тэнд алдаа гаруул харамсалтай байхгүй. Тэгэхээр тэр хүмүүс чинь нөгөө яг ингээд нөгөө миний сэтгэл зүтгэлийг цаг минут бүр алдахгүй хийж байгаа хэвээр. Тэгэхээр хариуцлагатай баз. Тэгээ хоолчиндээ хүний бие эргэтнэрөө шингэж орж байгаа болохоор хэвээр. Анхаарал өрөөсөө алдчих болохгүй. Нэг л юм процесс болоод байгаа юм да. Харин яг түрүүний тэр одоо лам гарахаар би гомддоо шүү дээ. Өмнө нь би одоо ингээд 7 жил чинь одоо лайв хийгээл танаа тийм алдаа гарлаа. Одоо ингээд үйлчлэгээ муу байна. Орчин нөхцөл муу байна гэж шүмжлэх хэрнэ л дээ. Тэгэхээр чи нөгөө нэг одоо багшийн ёс зүй байхаа юм. Яг юмыг өөр дөрөө төвлөрүүлээд би их чих хэвээр мэн гэдэг ингэчгээд идэг. Яг би л одоо ингээд алдаа гаргасан бол уучлаарай гэд. Уг нь бол тэнд ажилд нь алдаа гаргаж байгаа байхгүй. Тэднийг яг нам өөрөөрөө хаагаал. Тэгээд бүх юм алдааг өөр дээрээ хүлээж аваад бохилцохтой бохилцвол зарим бас нэг юм хэтрүүлэгтэй юм байвал тэгэл муудалцахтаа муудалцал энэ ажил нэг сүүлийн 2 жил ингэж явж байгаа байхгүй. Тэгээд би ингээд юутсан юм чинь маш сайн цалиа өгөөд ингээд өөрөө үүргээ гүйцэтгэж чам чи нөгөө хүмүүсээ сайн үүргээ гүйцэтгэн гээд жахан хөндөрн штэ. Тэнгүүд алдаа гарангууд яг хувийн хувьд эмэгтэй болохоор гомдсон юм билээ. Би тэрийг ингэж бүрдүүлсэн юмыг тэгээд их хөөрхөн хүн чанартай ч юм шиг ингээл манай ажилчид алдаа гаргацсан багт би ингээл өөрөө уучлаарай гэж байж тэрөөсөө. Тэгэл өдөржин зогсож ажиллаж байгаа хүмүүсээс харахгүй. Тэгэл кассан дээр зогсож байгаа зөөгч хийж байгаа хүмүүсээс аргагүй. Тэгээд ингээд дандаа л хаацалдаг гэсэн байхгүй. Одоо л энэ сүүлийн 1-2 сар бол хүмүүсээ хамтдаа хариуцлага өөрчлөцгөө. Тэгээд тэр хүмүүс ч гэсэн гэрлээ өөр дээрээ бүх юм авчдаг болохоор намайг ингэж хинч мэдэхгүй штэ гэдэг бас нэг юм атгах санаа бас хүнд байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо ингээд бүгднгийнх нь алдаа болж хуурч байгаа учраас ганцхан би одоо нөөрэ уулзуулахгүй. Одоо энэ хүн ингэж хэлж байна. Одоо жишээлбэл энэ тэр ийм холбоотой алдаа гарлаа шүү гэд. Одоо сүүлийн 2 сар харин тийм дүгнэлт хийгээд овоо хүн шиг баг штэ. Тэ. Заавчлаарай төр завсарлагаа бий. Ажлын дараа подкастын хамтран ажиллагчаар цагийн ажил зуучлалын платформ Viva-н ажиллаж байгаа. Та Viva-ныг гар утсандаа татаж суулгаснаар ажлын саналыг хүлээж аваад зогсохгүй шууд захимаар гэрээгээ байгуулах юм. За мөн хаана хизээ ярилцлаганд орох тухай явцын мэдээлэл ч гэсэн тухайн аппликейшн дээр харагдана. Та өөрийнхөө сул цагийг орлого болгож хуурахын тулд Viva-н аппликейшнийг татаж суулгахад хангалттай шүү. Яг одоо доор байгаа QR кодыг уншуулад аппликейшнээ татаж аваад өөрийнхөө сул цагийг орлого болгож хувиргаарай. За одоо эргээд ярианд орцгоё. Харин тэр хүмүүсийг одоо ажлын цаг дууссан гутлын гараад явах биш. Тэр орчиндөө байж байгаа нэг 5 минут тайван сууж байгаа гараад сургана гэдэг чинь сэтгэл шүү дээ. Одоо жишээлбэл хаах бол яг хаах чахт нэг 10 минут өмнө ч юм уу хаах холоос зориод ирэх тохиолдол байдаг хгүй. Тэгэхэд одоо хаацсан шүү дээ. Тэгэхээр нөгөө хүн чинь аюу сэтгэл гундаа. Уг нь бол нэг 2 хуушур авах нь нэг шүл авах нь. Уг нь тэгэл бүх юм бэлэн байж байгаа юм чи өгчүүл аюу нөгөө хүний гомдохгүй те. Тэгэхээр энэ одоо ямар хамаатай ингээл бодцохол мох олцоод байгаа хгүй. Тэгэхээр ер нь одоо миний чиний гэхгүй те Монголын бүх боловсон хүчрөнгөө те. Одоо амьдрал ахуйгаа одоо ингээ би болгоолааж хиний доор ажиллаж исэн ч өөрөө хоороо хийж исэн ч гэсэн нэг юм эзэн сэтгэлийг байн гаргах хэрэгтэй юм шиг байгаа. Одоо тэгэл чи бид бүгдээрээ л тус-тустай сайн байчвал Япон шиг солонгос шиг улсын сайн л болчих шүү дээ тий. Яг тэгчихэд бодлоо та. Энд ч одоо бүхэл байгууллагын асуудал болж байна л та. Тий. Тэгэхээр би болохоор нөгөө цалингийн л сайжруулчвал бүх юм сайжирцсан гэж бас санаад байгаа байхгүй юу. Тэгэхээр бас үгүй юм байлээ. Бүх одоо тэр үндэс суурийн сайн ойлгуулад одоо хүн хэлхээс нааш гэдэг тэр үгний л утга гарч ирээд байна л да. Бүх үндэсийг ойлгуулад тэгээд хариуцлагаа хамт өөрсгийгээд тэгээд ингээд явбал арай гайгүй. Тэгэхээр би ч нэг тэнд өдөржин зогссон хүнийг буруутгахгүй гэдэг нь сайхан сэтгэл байгаа. Тэгэхээр хит хаацаалагдаад байгаа хүн нөгөө гэрлэрүү хүн хэлчихдээ чин гэрдээ зарнуулт юм чин гэдэг ойлголтоос өөр дээр харилцаасаа мэдрэхгүй. Тэгэхдээ иймэрхүү алдаа дутагдлын нэг нэг ярьдаггүй байсан. Одоо бол бас лайв маяро мерсер яриад ах юм бодит байгтай тий.
тэгээд 97 мерсэрийн нуугаа ярьдаг болсон. Тэгээд хаанаа л нөө хариуцлагатай. Тэгээд юу одоо энэ Монголын хүн ам чинь тоотой шүү дээ. Тэр тоотой хүний чи одоо ингээл уурын хөргөөл бухимдуулаад сэтгэл дундуур гаргаад л байвал одоо тэгэл айгүй хэцүү нөхцөлөд бид нар хүлээж байгаа шүү дээ. Нэгдүгürt энэ бол гэхдээ энэ сүүлийн анх шатны асуудалтай. Хоёрдугаар нөө нэг энэ их төгжрөл цаг заваа гаргаа тий. Зориод бодон ирж яхад үйлчлэх юм бол үнэхээр муухай байхгүй. Тэгээд би сүүлийн 2 салбар бол манай нөө нэг тогтчлолтон дээр айгүй их шүмжлэлт өсөхгүй. Хоол нь гоё хэрнээ. Тогтчлолт муутай гэдэг. Эхний салбар маань. Тэгэл өстө би чи ямар орчин нөхцөл маань таагүй ширээ сандал маань муухай байсан ч гэсэн яг өөрөө би нөгөө зөөгчөө хийгээд заастаа сандал ширээ муухай ч гэсэн хоол маань гоё шүү гэж бөхөлцөж 2 жил ажиллаад тэгээ мөнгөө цуглуулад тэгээ засвар хийсэхгүй 4 жил. Тэгэл үнэхээр орчин бол нэгдүгээр толцсон. Хоолны амтаас илүү бараг. Тэгээд орчноо сайжруулад арай гайгүй болгоод тэгээд дараагийн салбаруудыг 100% засвар хийгээд тэгээд юу яагаад бодомодын захиалж хийлгээд ширээ сандлыг хослуулж хийлгээд тэгээд ер нь тийм тогтооног байдал үүсгэсэн. Энэ бас их давуу тал болсон. Тэгээд бид таныг өөрчилж тэгээд ялцаас өмнө бас очиж үзье гэж бодоод зориудтай бариад тийм уртын салбарлаа очиод идэж үзсэн. Тэгээд тэр сандал энэ тэр айгүй гоё тухтай суугаад юм зөөлхөн. Одоо гэхдээ тэр чинь бас их хэцүү юм аа. Дөрвөл жилээ. Тэрэн дээр гуталтай хөвгтэй гүйлгэж байгаа гоё цагаан буудлын. Дээр нь хаа. Тэгсэн чи нэг бууд 80,000-аар цэвэрлэлт юм бэл. Нэг компод бид нар хамгийн хямдаараа та манайхыг сэркландад өгөөч. Одоо хамгийн хямдаараа нэг бууд 80,000. Гэтэг жохт гэрс тэр саягүй зардсан төртөл юм бэл. Тэр би чинь буудан удаа тоогаараа л. Тэгээд бас тэл би чи өөр газрууд дээр орохоор одоо бүүл гээд одоо сайхан газар шүү дээ. Тэгээ нэг өөр газар хоол итгэрээ 50 ч идчихгүй шүү дээ. Халуун тийм байна, баяган тийм бай, ямар гоё юм бэ. Тэгээ нойлд орохоор нойл нь тийм юм а, ямар гоё юм бэ гэл. Тэгэл өсөө нэг гоё нойлтой л хүмүүст үйлчлэл хийсэн гэж санаад түрүүжид засвар хийж явахдаа одоо самгийн сүүлийн үеийн нөгөө айгуу гоё нойл тавилаа. Тийм билээ. Холог тийм очингууд ингээл өөрөө сөхөгдөөл гэлгаруут нь эргээл тэгэл өөрөө хөөсөр угаагаал гоё нойл тавьсан байхгүй. Тэгсэн чи эвдрээд бүр ингээ нөгөө тэрийг хэрэгжүүлэх юу байхгүй соёл бас манайханд байхгүй. Өв нь бол ингээ намайг маш их шүүмжилжсэн учраас шүүмжлэхээ дагуу гоё юм гоё хэрэгэлдэг гэж би бас Монгол ярт төмнийг бодоод байгаа байхгүй юу. Тэгсэн чинь бас тэр бас учир дутагдaltaй байна. Манай үйлчлэгчнээс соёд. Тэгээд тэр гэлгар цаас ч юм аяг үнэтэй байхгүй юу. Хэрэглэхдээ нэг эргүүлээд гарахтаа нэг эргүүл хайчихдээ шүү. 3 хоног хэрэглэхдээ өстө өдөртөө дуусчихна. Тэгэл ерөөсөн айгүй буруу хэрэг. Тэ нэг юм нэг хажуудаа юм мэдрэгчтэй ус татгчтай байсан байхгүй. Тэрийн нөгөө яг ингээл нэг тоочтой юм чи ток гэл дарах хэвээр юм эргүүлээд эвдээд тэгээ нөгөө хятадын компани руу явуулсан чинь бүр анх удаа дэлхийн олон улс орнтой хамтарч ажилладаг. Анх удаа ингэж энийг бүр тас ингэж моторыг нэвдсэн тохиолдол гарлаа гэдэг айгуу сайн тэгсэн. Тэгэхээр манайхан одоо бид нар бол бас хичээгээд идэх тий. Одоо хичээх ёстой л юм чинь үйлчлэгийг 5 дахь хүнд бэлгэлэх нь бол одоо анхны зарчим зорилго юм чинь. Манай хэрэглэгч нар бас нөгөө хүмүүсийн сэтгэл гаргаа тавьсан юм дээр бас хямгтай хандах тий хайр найртай хандах одоос тэр салбит 2 хуушранд чинь 5 салбит авна шүү дээ. Би тэр заримдаа 2-ыг үлдээчих гэдэг. Тэгэл манай Монгол дэлбэ мэлбэгээд арай чанартай автар одоо салбит гэж бас 2 янз байдаг байхгүй. Морьтой салбит гэх хөвсгөр арай олон тоотой. Тэрнээс 3 хэрэглэгдэт бол манай дэлбэгээс чинь нэг хэрэглэгдэх жишээ нь арай өөргөн арай даацтай тийм байдаг байхгүй. Тэгээд тэр чимээс овоо мөг болчдөг бас. Тийм байгаад. Нэг яг 2-ыг таарна гэл би заримдаа 3 үлдээчгүй дараагийн хүн аав гэл. Тэгэл ингээл нөө уутаа чигчлэр өгдөө штэ. Ерөөсөө дандаа атгаж авах хандлагатай. Нэг бац хин ханга аваргын тарус шигоо шиг тийм бас болох гээд байдаг байхгүй. Тэгэхээр одоо үйлчлэгээ эрхэлж байгаа бид нар анхаарна. Үйлчлүүлж байгаа хүн ч гэсэн анхаарах хэрэгтэй. Одоо нэг хэрэглэгч хаан гэдэг нэг ойлголттой байдаг. Бас хийгээд өгж байгаа нь бас адилхан хаан тэгээд бас гоё зөгцөөд ингээд. Тэгвэл манай хэрэглэгчдэр бас их хангал тогшин дөнгөж ажил дээр гарч байгаа хүүхдүүдийн нурууг авах сэтгэлээр унгах тий. Тэгээ нэг хит тийм
таагүй харилцаа хүнээс аваад ахаараа тухайн хүн ямар хүмүүжлэлтэйч байсан бас эвдэрдэг байхгүй. А хүнд ийм зан гаргаж болох юм байна гэ тэр 18 настай тэр 20 настай хүүхдүүд чинь ойлгочдөг байхгүй. Ойлгоод идэх юм билээ одоо энэ 5 6 жилийн туршлагаас харахад тэгэхээр манай хэрэглэгч нар ч гэсэн энэ бас тэр үлчилж байгаа хүүхдийг бас өөрийн сэтгэлээр хандаа тий. Үнэхээр завгүй ингээл өстой гүйж хатал уртан ширгээ цэвэрлэлтэй хичээлээд идэх байхгүй. Тэгэхээр нөхцөл байдлыг хараад тий. Одоо тэр бохор 5-ыг авч тийм тураачид ирээд миний ширээг арчих чагаан байна гэсэн тооцоол бас байна шүү дээ тий. Тэгэл хүнээ нэмээсэл гэдэг манайх хачаал та хавар 100-ны үйлрэл. Тэгэхээр хүнээ нэмээд ахаар чинь бас айгүй цалинт хэцүү болчдөг. Тэгээ би чинь нөгөө бас нэг зорилгоо биелүүлээд бас өндөр цалин явчихдаг хүн чинь. Тэгэл бич тийм дөө. Тэгээд ажил хийж хэрэгтэй юм тий. Тий хаана. Тэгэхээр ийм нарийн нанд юмэр яригдж байгааг энэ подкаст чарна яриулчт юм биш үү? Тий. Зарим бас ичээд би санаа зовоод нөх хүмүүс буруу ойлголт аваад надад гомдчих үе ч гэдэм одоо ажлынхаа одоо тэр процесс мэрс надад гомдчих болов гэд ингээ бас зарим юм нуугаал тэгэд ингээ яваад идэгсэн аахгүй. Тэр гомдох тонох бол хоёрдугаар асуудал байсан билээ. Нэгдүгээр хэдүүлэнэ зарчмаа. Тэгээ үндсэн нөгөө юм бас ойлгоод асуудал шийдэх хэрэгтэй л байсан билээ. Та юу нэг одоо өөрийнхөө амьдрал тэгээд энэ эхэлж байгаа ажил бизнестэй хэрэгсэл хангалуун байдаг вэ? Одоо л хангалуун байх одоо ер нь бол сэтгэл зүйчдэд тэр ер нь бол одоо зөвлөд нь шүү дээ. Ер нь бол эрэл хайгуулч юмд одоо нэг цэг дээр удаан байх дурггүй дараагийн боломж юу юм бол гэд ингээд байж идэх төрлийн хүн баггүй. Тэгэхээр үнэхээр чи хичээсэн бол бүтээсэн бол нэг амс хийж бас болно. Тэгээд сэтгэл хангалуун байгаараа гэл одоо их зөвлөгөөнүүд явдаг болч сайхан. Тэр чи мэддэггүй байлаа шүү дээ. Одоо гэл танаал байж хэвээр юм шиг л одоо нэг уяас хойш шөөлөө амжилтанд хүрэх ёстой гэл. Тийм маш шиг байх ёстой. Тэгээ бас нөгөө өөрийн хайртай ажил мэргэжлээ орхиод энэ салбар руу орсон болохоор энэ бүх зүйл дээр сайн байх ёстой гэд их өөрийгөө шахдаг байсан. Одоо жаахан 50 байл та. Гэхдээ одоо нэг нэрийн дэлгүүр нээчвэл 50 болох гэдэг юм. Нэрийн дэлгүүртээ олж байгаа. Зөв. Хизээнийх үү? Одоо засварын ажил эхлэв байна. Тэгээд засвар гэдэг чинь одоо нэг ийм цагаан сараар та нар сонсч ирсэн баха. Авда ахта нөхөртөө дайлуу урлал нь шүлэг яриад ингээл өгдөн штэ. Атгалт бүртээ хайраа шингээж гэл. Тэгэхээр нөө засвар чинь нөө дециметр сантиметр болгонд нөө мөнгө шингээж хийдэг болохоор. Тэгээ би чи сая энэ хавар бас их шуурхаа үзээд 2 газрыг засцсан. Одоо эдийн засгийн асуудал шийдэгчүүлээ гоё сайхан нэрийн дэлгүүртэй. Зөв. Юуны ондоо нөх үү? Үгүй энэ сардаа нэ. Бүр энэ сарын. За. Тэгээ ер нь болж өгөх хоног илжилдэ хүмүүс очиод үүсэлээ. 10 дугаар хороол. Тэр 10 дугаар хороолын байрны дунд авахгүй. Тэгэхээр хүмүүс тэр орчмынх нь үйлчлүүлээд ер нь ихэнхдээ хөргөлтөөр гарах болов гэж бодож байна. Тэгээд бүр айгуу гоё юм ботцсон байгаа. Одоо нөгөө нэг хамт махны дэлгүүртээ хамт нээж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө гоё бог малын махыг гоё одоо шөлтөө хоолнд аль махын хийвэл амт орд ингээд яс масын гоё тоогонд нь таарахаар хөрөөдөж янзлаад махын жижигэл хэрчээд хоолныхаар вакуумдаад пакетлаад тэгж гаргаад тэгээд миний бас бодос сансан гоё зурууд идэг байхгүй. Тэгээд тэр нарийн энд юмнуудаа нээгээд тэгээд килограммын бууз банш хуушур бас гардаг манай дотортлон болцсон болохоор нөө урлагийн хайраал болгочдөг амархан байхгүй. Тэгээд тэр юмнуудаа хийгээл саббаглаа бодол тэгэл ажлын байраа олчихсон. Одоо тэгээд засвар хийх том ажил хүлээж байна. 7 сарда багтаад 5 тансаг нэрийн дэлгүүрүүдтэй бидрүүлэх юм байна. Тэгээд эндээс сүүлдээр болооч үйлчлүүлэх юм байна. Дор оролт. Тест гоё юм болно. Тэгээд дор хаяжл нөө тагалцгийг чанахаар гоё тос гардаг. Хүмүүс гитаг зархаар гоё чанахаар гоё тос гардаг байхгүй. Тэр тоснуудыг ч гэсэн одоо бага насны хүүхэд настай хүмүүс хэрэгжүүл бас тохиромжтой. Тим нарийн ширээ бүтээгдэхүүнүүд гарганаа гэдэг. Бодлосон байна да. Сайхан мэдээ. 3 салбар 30 гаруй хүн за тэгээ одоодгүй шинэ нэрийн дэлгүүр нээх гээд ингээд завгүй ажиллаж байгаа. Энэ ажлуудын хажуугаар өөртөө цаг зарцуулах боломж гарч ийн нөө, спорт урлагаар хичээлж гин нөө, эсвэл үзэж сонирхож гин нөө. Яг хичээлэх цаг бол яагаад ч гарахгүй юм лээ. Манайх ч яг өглөө манай ажил 69 цагт дуусаад
Тэгээд нэг бас жаахан гоё санаа зовлт хийнэ. Тэнд яасан бол энд яасан бол гэдэг нөгөө галтай холбоотой учраас. Тэгээд нэг 30 минут санаа зовлтоо хийж байгаа дундад ингэхгүй. Бүхэл салбарт ажиллаж байгаа хүмүүсийн гоё зовлон төр. Тэгээд юу гэхгүй. Тэгээд яг өглөө 7-д утас тухаал эхэлдэг. Тэгэл амьдрал юм чи шууд эхний нэг 10 цаг хүртэлх дуудлага л өөр авдаг. Та тэгэхээр 7-оос оройн 19 цаг хүртэл ажилладаг. Тий. Өдөр болгон. Өдөр болгон. Тэгээ одоо бүр дассан юм уу та баг. Тэгээ заримдаа ч яг нэг 9-10 мар хүртэл унтахыг гарна л да. Тэгээ нэг хэсэг бүр нойргуудад энэ хэд ингээд жоохон ачаалаад хар нөгөө нэг биш ч бас дийлхэ болоо нойргууд хандлах. Тэр өст амар юм айх өстой юм билээ тэр нойргууд бол. Тэр нэг сарын турш үйл үргэлжилсэн л дээ. Тэгээ ядагч байсан юм хооллолт моллондоо хараад тэгээд нойроо олж авсан. Айгу өөрөө шийдсэн. Тэг өөрөө шийдсэн. Сарын дотор л энэ эвгүүрхүүл юу болох юм би бол мэдчихсэн байхгүй. Тэгээ нэг нойргүй байгаадаа стресстэй яг тэргээ дахин дараагийн юмаа тийжээгээл яг ингээд тэсэн унтаа онсон бол ажлын ирч хүч юм байгаа штэ. Царай зүсэн юм байх штэ гэл ингээд байх тусмаа дараагийн өдрийнхөө нойргуудлаа бэлдээд идэв билээ. Тэгээ зингижил болохгүй шүү. Гэл тэрэн дээр бол айгуур дарах хэмжээ аваад. Тэгээ би бол нэг бас аяг жуудаа сонирхдаг байсан. Тийм тэгээд ер нь бол хэрвзээ өөр орчин нөхцөлд байсан бол ураг тамирчин болох байсан болов гэж бод тээ. Тэгээд хөдөлмөрийн Баатар уран цэцгийг бүр амар дэмждэг. Тэгээ би бол нэг дэмжлэлтээрээ тэгээ тэр хүмүүс манайхаар үйлчлүүлдэг. Тэгээ хөдөлмөрийн Баатарын цайлга майлган дурагдаад. Тэгээд уран цэцгийнхаа бүр гадаад 48 кг-ийн тамирчдын хүртэл би ингээ мэддэг. Бараг фэйсбүүкээр найзууд тэгээд бүр тийм төвшөнд бол жуудаг сонирхдаг хамт барилдаад ивч. Тий. Тэгээд хамт жуудаг тэгээд шижрээгийн тайлбартаа жуудаа үзэн гэдэг ч өстой тансгал штэ. Эсвэл тансгал шүү. Тий бас ийм гоё тайлбарлалт хүн байгаа гоё тий. Тэгээд тэр хүний тайлбар ч гэсэн энэ спортыг хөгжихэд их нөлөөлсөн баха. Яг тэр нэм цангилсан оновчтой хиллэг тэгэл нэг цангас нь хоолойны мөнгө тэгээд тэр юусоо гацс төвдөрөхгүй байгаа тэр байдал нь ингээл хүний ахаалал татж байгаа юм чинь. Гавьят мэн гэснээс нэр жодогоо болоод толмогтлааны тамирчин. Тий. Тэгээд Америк явахаас өмнө ч манай тагалцаг магалцыг бас авч хэргэлдэг. Тэгээ алтчгүй л нөө бас юм судас шүрмсэд бэхжүүлдэг. Тийм хоол шүүд. Бүхрийн тагалцаг мэн. Тэгээд юу чсэн ихч явах гэдэг дүүн захиалаад авч ирсэн. Тэр манай хүн ч очил бүр бужигнуул айцсан. Тэгсэн. Нэг тулаамлаа нэг бараг хэдэн секундэд яллаа. Тийм нөөж амар тийм мундаг төвхтэй тамирчин чинь ерөөсөө тэгээд тусгаарч. Тэгэхээр нөө нэг аюу тийм өөрийгөө мундаг л хөгжүүлсэн дайчин гэж хэлэгч багтан дөө. Тийм дайчин хэлж баяр дэлхийд л данстай. Тийм дэлхийд данс Гинсийн номонд орцсон. Хамгийн олон медаль авсан. Ийм тамирчин. Баянгарын бүх юм мэдэндээ гэхгүй. Баян. Тэ. Одоо энэ хөлбөмбөгийн дэлхийн авраг болж байна та яаж амжих вэ тий одоо энэ ч өглөө 7-оос 12 хүртэл ажил хийж байгаа юм чи та. Тэгээ дундуур намжуулах гэж бас гоёртой болон Португал яаж байгаа бол гэлээс. Тэгэл чих тавиал яг сайн бас үзэж чадахгүй л байгаад. Гэхдээ юм сонирхол татаад байгаа. Бүхэл дэлхий сонирхож байгаа бах тий. Тэгээ тэдний нэг бас айдлаас сонирхол. Ер нь спортод ер нь сонирхолтой. Тэгээ дунд охноо одоо волейбол спортоор хичээлүүлж байгаа. Зөв. Тэгээ том охноо теннис спортоор хичээлүүлээд бас яг тодорхой сайн үр дүнд хүрч чаддаг. Манай том охин ч ерөөсөө миний бизнестэй ч хамт явцсан шүү дээ. Тэгээ бүр ингээл зурлагаар ангиасаа надад туслаад ингээ явцсан байхгүй юу. Тэгээд бас тэр цаг наран болж сайн тэр ханаас явж чаддаг. Одоо охин маань 7 дугаар анги байхгүй. Тэгээд юугаар хичээлүүлж байгаа. Волейболоор хичээлүүлж байгаа. Энэ гиснээс нэрээ энэ их 7-оос 12 цаг хүртэл өдөр болгон ажиллах гэдэг чинь амар ачаал. Айгу завгүй гэсэн үг шүү дээ. Энэний хажуугаар гэр бүлдээ цаг зарцуулж амжиж гин үү? Тэр тал дээр ер нь өөрийгөө хэр сайн ээж гэж боддог. Баг муудаар гэхдээ гайгүй. Ер нь бол анхаарал тавинд. Манай хүүхдүүд бас нөгөө ээж нь яаж ажиллаж хичээлээд байгааг нүдэрээ харж байгаа учраас өөрсдөө ер нь тухай ёс зүгээ эзэмшээд хүмүүжлээ эзэмшээд тэгээд байж байгаа. Тэгээд тэр нь жахан алдагдах шинжтэй болвол ээж лэмч нь өглөн. Тэр нь бол ажил отооны хөлт ажил муутай байгаа шүү дээ. Ороход бас гэр бохир ухтнаа гэхгүй. Тэгэл хашрах гэл хэдэн цагт орсон ч бас босож цэвэрлүүлэх гэл.
Тэгэл хамгийн анх миний хүүхдүүд цэвэрхэн байгаа сурчаараа гэл нэг хипхоп ч биднээс үнэлдэг гэсэн шүү дээ. Ээжүүдээс. Тий. Тэгээд ч ингэж гэлсэн. Тэгээд том охин бас 12 дугаар ангид төгсөөд одоо яаш өгсөн үү те? Яаш өгсөн. Таарах үзүүлэлтээ тэгээд юутач гэхдээ би нэг өөрөө бол ингээ насандаа өөрийгөө шахаад явчихсан. Тэгээд эцсийн мөчид ингээд сайн юм уу ингээд туршлага судлуулсан болохоор охиныгоо бол яг тэр өөр шигээ тэгж шахахыг хүсэхгүй. Юутач боловсрод эзэмших зүй ёсны хэрэг. Энэ жил болоог бол дараа жил болж болно. Тэг бүр яг цаг хугацаанд байлаа гэд одоо нэг тийм айхтар шахажсэн байхгүй би өөрөө. Тэгээд битгий тэгөө. Тэгээд мэдээж өөрийгөө шахаад байгаа үчин жаргалтай байхгүй шүү дээ. Биш дээ. Тэгээд дундан бас миний охин 50 байх тий. Тэгээ хоббинд анхаарах юмдаа хараараа. Заавал одоо хамгийн шилдэг боловсон хүчин байх шаардлагагүй. Гэтэ боловсрол бол заавал эзэмшин шүү. Гэтэ юунд ч битээ яраараа л гэж охиндоо загж байгаа. Зөв. Бидний үед чинь нөгөө нэг жил хичээл сургуулиас завсардвал бараг л одоо бараг хүний танаас асууж байгаа юм шиг байна. Бараг нутгнуугаараа нэг яриа л тий. Тэгчих юм шиг санагдал хамгийн мөөхөн болчих юм шиг санагдал тий. Одоо бол бараг нэг жилийн завсарлага аваад бодох нь бараг илүү зөв ухааны юм зүйлдэг болчиход байна. Тий, тэгээд бас ингээд үеийнхнээсээ хоцроод үзвэл ер нь бол нэг юм тодорхой бэрхшээл байж ич хүн тэрийг даван тулаад нэг гайгүй юм тэмүүлдэг тий. Гэтэ заавал зовж сайн руу тэмүүлэн ч гэж одоо юу авах уу? Одоо цаг үе өөрөлж байна. Бас гоё цаг үед амьдарч ингэж бодоод байгаа шүү дээ. Одоо дайн тулаан гарчихгүй л бол тийх гоё цаг үе байгаа шүү дээ. Дундх нь л 6 дугаар анги баг нь. Яг тэр үеч 13 сарын зэрэгт. Ойрхон юм. 5 дугаар анги. Тий 5 яг дэрсгэ. Хүмүүс дэлгүүр ороод давхцуулаад юм авчихар нөгөө ихэр чинь аваа явцсан шнэ гэсэн. Тий. Тэгэл манай том охин ч ингээл тэр 6 дугаар ангид байсан байх та. Дөнгөж ажил эхлүүлээл манай гурал дуусчдаг айгүй нэг ядаргаатай. Тэгээд ихэр авчих юм хүрдгүүл байсан юм шиг байгаа юм одоо бодох нэ. Тийм л байсан л да. Тэгэл дэлгүүрээс ингээл 5 кг 1 кг ингээл гурлаа оруулж ирэл дуусаад дахиад дэлгүүр ороод тэгэл ажиллаа явуулдаг гэсэхгүй. Тэр чинь нөгөө тэгээсээ биш би часгаас эхэлж байгаа юм чи. Тэгэнгүүт нэг ажлын газрын хүний нөхөр нэрээд ямар хөөрхөн 3 хүүхэдвэ зайрмаг авч өгөө гэж дэлгүүр орсон. Тэсэн чи манай охин наад зайрмаг охин 1 кг гурил аваад өгч. Тэгэхээр нөгөө нэг бүр ингээд тэр хүүхдийн бараг би хүүхд нас уулгаалаад байгаа ч юм шиг те хит амьдралд ингээд сургаад тэгсэн болохоор одоо энэ охиныгоо за миний охин юу яа одоо тэгээд ингээд өөрийг болохын төлөө миний охин цаг нараа зарцуулаарай. Одоо л ажил туслаад ах хэрэггүй шүү гэдэг ингээд чөлөөлж өгсөн. Нөгөө хоёр бол одоо амралтын зуны амралтаар ажиллаж байна. Өчтөр ирсэн охин юм байна штэ. Тийм. Тэгээ манай нэг дэлдэн шар гэдэг нэг тийм бас аюу хөөрхөн сошиал контент хийгээд гайгүй байж ирсэн. Тэгсэн чинь нөгөө цагаан хил амтсах гээд байна. Нүүрний дээр юм гараад байна гэдэг нууцыг. Тэгээ өөрөө ч гэсэн их хүн чинь заа нууя да. Нэг хүн юм гаргаад явах вэ гэж боддоо нэлээ шүү дээ. Тийм байна. Өчтөр байсан мөн байна. Дэлдэн шар гэсэн чи яг орч ирж. Дэлдэн шар авах байгаа. Тэгээ тэр болоод бас та ажиллаж байна. Тэгээд би нэг өдөр за өнөөдрийн цалин гээд 20 сая төгрөг өгдөг байхгүй охиндоо. Тэгсэн чинь дүү нэг гарч юм авъя л гэсэн шүү. Тэгсэн чинь хүмүүсийн бохир саль битг цөөж болсон мөнгөчтэй гэсэн. Тэгэхээр бас нөө ойлгоод байна те. Энэ одоо ямар процессыг туулаад хүмүүнг олж байна вэ гэдэг бас ойлголт өгөх зорилгоор тэр нь ажиллаулаад байгаа. Зөв. Одоо зөндөл хүмүүс тантай төстэй эсвэл өөр янз бүрийн бизнес хийж ин л да. Тэгээд эрэхтэй шүү дээ, эмхтэй шүү дээ. Тэгээд ажиллаж байхад шантаж байгаа тохиолдлууд их байна. За тэгээд үргэлжлүүлж байгаа хүмүүс ч ил байна. Тэгээд тэр хүмүүст хандаж одоо тань туршлага байгаа шүү дээ. Нөлөө олон жилийн туршлага байгаа учраас бүр хийж болно гэж бодож байна л та. Тэгэхээр хэрвээ бизнес эхэлж байгаа хүмүүс байвал та хэд мэн нэг иймэрхүү зүйл дээр анхаараарай. Одоо шинэ эхэлж байгаа хүмүүст л яг нь анхаарах зүйл хэлж болох хүмүүс яг ажиллаж байгаа хүмүүс бол яг одоо яаж өрөндгийг бол айгуу сайн мэдж байгаа байх. Тэгэд надад нэг юм зарчим байдэ. Яг өөрийнхөө л ажил руу өнгөх те. Одоо бусдын ажил, бусдын зарчимд нөлөөлөхгүй байх гэдэг нэг юм зарчмыг бас баримталтай. Тийм тэгэхээр одоо манай зарим
өрсөлдөгч гэх юм уу тийм ус над руу анхаарал идэх байхгүй. Одоо энэ 5 тасгийг л одоо унахчулч юм уу энийг орлогогүй болгочулч юм уу нэг тийм санаа яг ажиглагдаад идэх байхгүй. Тэднийг сайж арчих юм шиг бас хандлага их гаргадаг байхгүй. Олон 100 газар байгаа шүү дээ. Олон мянган газар байгаа. Тэнгүүд би чинь энэ Монгол хот чинь бас юу шүү дээ метрополис хот шүү дээ. Саяас дээш хүн та тэр 1.8 сая хүн одоо сүүлийн судалгаагаар байгаа гэж үзээд байгаа шүү дээ. Тэр 1.8 сая хүний би өдөрт за давхарцсан тоогоор 300-500 нь л үйлчлэх бүрэн боломжтой. Үлдсэн 1.7 сая нь бусад хүний одоо зах зээл ахгүй юу. Тэгэхээр хоолны зах зээл дээр бүр нэг унгаачих гэж ч юм уу яг тэрний төвлөрөөд ингээд ахир өсө шаардлагагүй байхгүй юу. Яг л өөрөө л нөгөө хийж байгаа хоол бол яаж хэрэглэгч таата байдлаар эрүүл мэндэд сөрөг нөлөөзөлчгөөр хийх вэ гэдэгтэй л анхаарчвал зүгээр санагдтыг. Тэгэхгүй яг ингээд тэрнээс би 1.7 сая хүнд өдөржингөө хоол хийж бүгд тийм нөхцөл нөөцч байхгүй шүү дээ. KFC ч тэгж чадахгүй шүү дээ тий. Тэгэхээр бусдаас нь сайн сурдаг. Би яг одоо ингээд шүлэндээ орсон ч гэсэн л нэг юм сураад одоо тэрийн сайж манад энэ байдгүй шүү дээ гэд гардаг. Тэгэл ер нь л гайгүй газар ороод хоол идэл цайныг одоо очиод хэрэгжүүл энэ гоё юм биш үү гэл ингээл суралцсан нь суралцаа л байгаа. Тэгээд бүүл мөл ороод 0 молд нь ороод баг амтэрч баг гоё тогтоод байлж шүү дээ бүүл мөл чинь тий. Тэгээд би нэг тийм орчин бүрдүүлчих. Манай дааж орчингуу чахан жижигдээд байгаа. Тэгээд одоохондоо жахан болохгүй л дээ. Гэтэ 10 дугаар орлол маань би 2 заалтай. Би пөрөтэй байгаа болохоор 10 дугаар орлол маань жахан томхон зайтай. Бусад газрууд маань жижигхэн зай байтай байгаад байгаа байхгүй. Тэр нь сайдлаа бэлтгэр, саваа бэлтгэгчээр ер нь шинэ бизнес эрхлэж байгаа хүмүүс бол ер нь жахан томхон талбайд байх тусмал их сайн юм биш үү. Надад ч нөө тийм гоё байрлал том тал болтохгүй байхгүй. Яг хуу дараа жил ч юм уу яар мөгрөө нэг санаа байгаа. Гэтэ ажлаа харж агаад би энэ салбарыг ажилуулвал би амтаа алдахгүй дээ, чанараа алдахгүй дээ. Хүний нөөц мэн болж байна гэсэн үедээ яарахгүйгээр. Нэг ингэж жоо дэр яарад юм яхаа л гэж бодож байна. Ер нь яарч болохгүй. Тэгээд хоолны бизнес бол энерги хувьд бас их сайн. Одоо буян гэж явдаг энэ бизнес. Тэгэхээр их сайхан сэтгэлийн үзүүртэй хийх ёстой. Ийм л одоо юунуудыг хэлэндээ хандлагуудыг ер нь хандлага л юм бил одоо хоолны салбарт ажиллаж байгаа хүн өөрөө зөв байж тэ өөрөө бас энергитэй байж хоол гоё гарах. Тэгэд их сонин шүү дээ хоол чинь тухайн одоо харилцагч үйлчлүүлэгч маань хит ингээд янтан юу тавиад одоо нөгөө шалгуур тавиад яг ингээд өгөр тэгээд өгөрөө яг ингээд шүү яг ингээд чаднастай чи яг ингэрэгээд ах тусам хоол мохолдог айгу сонио. Айгу олон туршлагаас харахад тэгэл яг ингээд хэлэлхлүүд би хэлчтэй надад итгэжгээ чи ингээд ах тусам хоол чинь одоо нөгөө нэг зөөлөн болгож байгаа мах улам хатураад идэх байхгүй юу гэсэн. Тэгэл нөгөө бууз маань түүх хэрэг ч юм уу яг минутыг яг галын тааруулаад байж хат түүх хэрэг ч юм уу. Яг тэгдэг шүү аюу сайн. Тэгээд ингээд хоол бас ингээд аюу энергитэй ууз, амтай ууз. Тэгэхээр битгий тэгж юу зүгээр сайхан хоол эрэндээгээ 50 байжээ. Тэгээд би сайхан хийгээ явуулчихё. Чиний бодож байгаас гоё очих магадaltaй шүү. Гэтгчтэй. Зөв. Сэтэ санал. Би бас энэ нийтийн хоолны салбарт нэг хэсэг ажилласан. Нэлээд олон салбартай юм ирсэн. Дүмний таны хэлдэг нэрнтэй талбартай. Тэгэхээр тэнд бас маань захил хэлжсэн байхгүй. Бидний хийж байгаа ажил бол хамгийн буянтай ажил. Хүмүүс чинь ингээд хийх юм олж чадсандаа хоол идэм биш. Яг нэг сайхан хоол идэгээд хамгийн тайван өөртөө тийм гоё мэдрэмж өгдөг цаг хугацаа. Тэгэхээр тэрэнд нь бид нар ийм айтаа тогтоо орчин амттай шимтэй хоолыг өгөх нь хамгийн найвнаг чухлаа тий. Мөнгө төрөг ашиг орлого бол яг дагаанд бий болдог зүйл шүү гэж хэлжсэн. Яг таны сайн хэлсэнтэй. Тэгээд ер нь яаж хичээсэн ч санал гомдлын харьцаа бол 20-80 гэдэг зарчим баримталтын болов шүү бодсон. Яаж сайн байсан ч 20% нь таалагддаг юм байна. Гэтэ энэ бол сайн үзүүлэлт гэж үзэж байгаа. Нэг бол хоёр хүний нэгэнд нь таалагдаад нэгэнд 50-50 байвал мó. Одоо 70-30% л одоо мууч гэдэг юм а тий. Тэгэхээр яаж ч гэсэн хүний нөгөө би ингэх байсан гэдэг нэг юм байгаа штэ. Тэгэхээр нэг яаж сайн бай гэсэн ч 20% нь ерөөсөө таалагдахгүй. Тэгээ 80% нь таалагдчихвэл энэ сайн үзүүлэлт юм болов уу гэж одоо би дүгнэлт хийсэн. Зөв. Тэгээ энэ манай бусад энэ салбарт хийж байгаа хүмүүс санал нийлэх юм болов. Миний одоо дүгнэснэр тийм л энэ да. Зөв. Тэгэхээр 20-ыг ч гэсэн бас юмар л шүү дээ. Эерэг болгочмоор шүү дээ. Эерэг болгоод таалагдмаар л шүү дээ.
Яагаад тэгэхээр тэр хүн чинь бас уурлал гэж орж ирэх баг Тийм шүү дээ тий. Тэгэхээр л бид нар одоо анхаарах хэрэгтэй. Тэгээд бас би ч нөө өөр мэрэгжлийн хүн болохоор зарим нэг зүйл дээр бас алдаа гаргаж ирсэн юм билээ. Тэрийг засаа сайжруулж байгаа. Тэгээд яг гоё итгэхэд очиход тэгэхээр урмыг хуулж исэн бол тий надаас өөр одоо надаар манай одоо ажиллаж байгаа хүмүүсээс хамаарсан тийм гомдол тий шүүмж байгаа бол өстой чин сэтгэлээсээ уучлалт хүсмээр байна. Тэгэхдээ ер нь бол миний зүрх сэтгэл бол хүн болгонд таалагдах чиглэлтэй ингэж ажиллаж байгаа шүү л гэдэг бас дурдъя да. За баярлалаа. Ийм байна. Манай подкастыг хамтран зохион байгуулагч Интерном ажилладаг. Оо за ямар гоё. Тэгээд Интерномын хамт олноос маань 40 бүрт тухайн үед одоо эрэлт хэрэгцээтэй байгаа хамгийн их бэлтгэл болж байгаа номоо биелэлт юм байна. Тэгээд энэ Германы философч Ричард Дэвид Брехт гэдэг энэ хүний бичсэн би юм бэ гэдэг энэ номыг танд бэлгэлж байна. Таныг бас нөгөө философийн багш ажил хийдэг байсан гэж сонссон. Тэгээ энэ ном дээр яг би юу нэг юм бэ? Алж байгаа л жаахан мэрэгчлээ эргэн дурсъя да. Тэгэд орой бас ингээд нойргож байгаа хүмүүс ном уншвал бас их зүгээр санагцсан. Тэгээ нэг 7 хоногт нэг удаа нэг амраад өөртөө бас ингээд цаг гаргаад ингэж байхыг аяг хичээж байгаа шүү дээ. Тэгэд өөр бас яг бусад бүх хүмүүсийн харилцаанд ч гэсэн нэг соёл бас гоё байвал зүгээр санагц. Тэр нүг хүн утас авахгүй шүү дээ. Одоо л би цаг дуудлага ирж байна те. Тэгэд таньдгүй ямар зорилгоор нь битгэхгүй аяг дуудлага ирчихдэг байхгүй. Тэгэхээр ингээд бид нар шаг эмзэглэдэг. Яна хил ам гарцсан болов. Яна юу болчихоо гэд ингээд өгдөг байхгүй. Тэгэхээр одоо ажиллаач холбогдсон байж болно шүү дээ. Тэгвэл мессеж хүчээд үлдээчихвэл те. Facebook-ийг найзуулж чат хүчээд үлдээчихвэл энэ бас гоё соёл шиг санагдсан. Тэгээ бид нар шиг хүмүүст бол энэ утасны тарам амар. Авахгүй хаталт хайзуулгаад идэх те. Тэр нь ч яах вэ? Ямар асуудлаар бол тэрийг тодорхой биччихвэл төгшөөдөг. Тэ. Зөв. За тэгэхээр цаашдаа хэдүүлээ очирнцээ ярахтай соёлтой байх хэрэгтэй шүү. Тэр зорилгоо чирээ. Тэр түр ойлгомжтой бол амар шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг бид нар чинь тайвшрал аваш. Ашгүй энэ хүний юм ажиллаар холбогдсон байж юм уу? Ийм асуудал гарсан юм гэдэг бурцлан бичих واخгүй. Тэгэхгүй яг ингэ танихгүй дугаар чинь яг бидний хувьд жахан төгшөртэй одоо ямар асуудал яасан юм бол нэг хүн одоо юусан бол одоо энэ тэндээс гомдол гарсан юм болов ч юм уу тэгэл аяг төгшөө шүү дээ битгэж чинь. Харин хоолны газар бизнес ер нь л бүгд тэгээд энэ бол бас ингээд хүмүүсийн сэтгэл зүг тайван байлгахад 3 өгүүлбэр хэрнээ аяг ач тустай соёл юм болов нийтээрээ сурчвал. За нийтийн хоолны салбарт 30-аад хүнтэй болтлоо 3 салбартаа болтлоо. За одоо нэрийн дэлгүүр нээтлээ ингээд нилээдгүй хөдөлмөр засуулсан байна. Дээр нь өдөр болгон 7 цагаас оройн 24 цаг хүртэл завсаргүй ажлыг явьж байна. Тэгээд энэ хугацаанд таны ажигласан зүйлийн нийтийн хоолны салбарт танаа яг эрхэлж байгаа энэ 5 тасаг гэдэг брендийн зоогийн газрын оруулсан хувь нэмэр таны оруулсан хувь нэмрийг та одоогийн нөхцөл байдал дээрээс юу гэж дүгнэж байна? Ер нь нэг ийм бисээ. Одоо анх би энэ салбарт ороход энэ хоол минь аюу гоё нэг бүтээгдэхүүн олдоц хямд байсан байхгүй юу? Тэгээд хүмүүс нэг ажилласан төгшөөгд одоо ингээл энэ 2-оос дээш тий цаг байвал өмхирчих юм чинь яла шумуул шавна гялс ачуулаад цэвэрлэл дараагийн малхууга бодъё гэл ингэдэг байсан байхгүй юу? Тийм хандлагатай байсан. Тэгээд одоо би нэг энэ ер нь Монгол хүнээс холдож боломгүй хоол гэж би үзээд байгаа юм. Тэгээ ер нь бол одоо дархлааны хувьд ч гэсэн тий шим тэжээлийн хувьд холдож боломгүй нэг юм ажиллагаа л ихтэй юм даас хийхэд маш ажиллагаа ихтэй. Тэгэхээр нөгөө нэг миний хувьд болохоор тэр үед бол ингэ хүмүүс төвшиж исэн шүү дээ. Энийгээр хоол хийдэг юм байдیں۔ Гэдэг ингээд боддог байлаа шүү дээ. Тэгвэл яг уугаад арчаа цэвэрлэж чанаа тэр шат дамлуудыг үсгээд аюу амтаа шимтэй хоол болоод тэгээд тэндээс эдийн засаг үсгээд ажлын байр үсгээд эхлэхэр хүмүүс энэ нэгдүгээрт маш сайн хоол юм бэ. Хоёрдугаарт энийг одоо эдийн засгийн боломж олгож ашиглах юм ингээд аягүй сайн ойлгоцсон. Тэгээд энэ хоол хүнс мэн зах зээлийн үнэлэмж нэлээд өссөн. Одоо миний анх авч ирсэн 1500 төгрөгийн гидс одоо 32 мянга болсон баг жишээ. Тийм үү? Бүр тэгж өссөн. За. Багш болсон юм шүү дээ. Тэр нь махаад байгаа аягүй өндөрсөн. Тэгээ хүмүүс бас буруу хандлага байхгүй нэг гидс цовдоо яасан үнтэй ингээд. Тэгээ хүмүүс чинь одоогоор л энэ аягүй хямдхан баг хаягдж байгаа чухал юм бодоод явж байгаа шүү дээ. Тэгэхээр бас буруу ойлголт байгаа энэ дээр. Тэгээ нөгөө нэг
яг мах бол авч ирээ татаад хийдэг бол мах татагдах хүртлээр чанагдана, угаагдана, хүний нөөц шаардна, ус шаардна, газ шаардна гэдэг ийм зардал бүрдчихэж ингээд үүсдэг гэдгийг хүмүүс ерөөсөө сайн ойлгож өгдөг. Нэг ийм нэг гэсний ил тоосон ч юм уу, доромжилсан ч юм уу ингээс та бас байгаад идэгээ. Гэтэ энийг бол би одоо юуны хэрэгтэй олон дагагчтай хүн билээ. Тийм шүү дээ. Байгаль хэлж байгаа л да. Тэгээд энэ хоол хүнсийг зах зээлийн эрэлтэнд оруулсан л одоо миний том ач холбогдол өөрөө болж байна. Тийм ээ. Энд ч одоо нэг хүмүүс тоохоо болцсон. Тэгээд ажиллагаанаас нь төгшөөгөөд ч юм уу хайчдаг байсан зүйлийг одоо зах зээлийн хувьд эрэлтэнд оруулаад дээр нь бүр үнэлгээ нүсөөд. Тэгээд энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийнхаа бас рекламыг хийгээд өчтдөг юм шиг сан тий. Яг манах гэж бас буруу ойлгоод би ч одоо олон салбар ажиллах бас боломжгүй шүү дээ. Ингээл шат дамжлагтай явж 3хан салбартаа. Тэгэхээр одоо маш олон ийм 5 тасгийн нэртэй газар байгаа байхгүй. Тэгэхээр тэр бүгдийг л одоо би ажилуулдаг юм шиг аяус итгээд тэгээ манай дээр дандаа гомдлууд бас ирдэг байхгүй. Тэгээ бүр юу аюух олон төрлийн гомдол ирдэг, сайн нь ч ирдэг. Тэгээд нөгөө нэг манах даандуураад очиод үйлчлүүлээд бас тэнд ч эдийн засгийн эргэлт үсээд нь штэ. Борлуулалт үсдэг. Гэтэ нэг тийм ерөнхий даруухан л бай гэж боддё. Одоо би гийг үйлчлээ ч юм би нөлөөлчлөө гэд одоо цээжэд хэлдээд яах вэ те. Ямар ч байсан гол үр дүн тэгээд энэ түүхийдийг бид эргэлтэнд оруулаад дүнлэмжийн өсгөө цаана мөчнөө олон малчид энийг эрхэлж байгаа ажил хийж байгаа хүмүүс байж байгаа тийм. Хүнсний үеэр бол тэгэл 5 хонь гаргасан, 60 хонь гаргасан, нэг өхөр гаргасан ч одоо тэгэл дайвар бүтээгдэхүүний бензиндээ нэмэрлэл юм өдөө авчаач. Гэл хүрээд ирдэг. Тийм болсон. Одоо бүр хайж маяхаа бас болцоо өстө нөл их юу болсон штэ. Эрэлттэй бүтээгдэхүүн. Эрэлттэй бүтээгдэхүүн тэгээ бас онцлогтой. Яг нэм намрын тарган үед бид нар одоо эрүүл ахуйн шаардлага хангаж одоо хадгалах. Тэгвэл нөө өвөлчин малчин өвөлтөгөө тэмцээд хавар турчин. Тэр турхаа малаар хоол хийх юм бол ямар ч амт шимт нөгөө гой боршуул гарахгүй. Тэгэхээр ер нь бол байнгын юм сонор сэрэмж тэгээд ийм төлөвлөгөөтэй байж энэ ажлыг хийж байгаа да. Тэгээд хүмүүс ингээд бас сэтгэл хөдлөлөөр энэ ажлаар орчих гэдэг шиг байдэ. Тэгээд зарим хүмүүс бас гів гинтх ингээ манай найз охтын дунд ч гэсэн нууц цар ч юм наад хэлэхгүй эхэлж мөхөлдсөн байдаг байхгүй. Би бол тэрэн дээр дөрөвсөх юм байхгүй. Монгол сайхан хоолыг гэрлээ гинөө, навчаа хийнөө ямар ч ялгаагүй. Гагцгүй нөгөө нэг ямар хөдөлмөр, ямар юу хүлээж, орчин нөхцөл хүлээж байгаа вэ гэдэг надаас зөвлөгөө авчвал нөх хүмүүст хүмтэй байхгүй юу? Тий. Зөв. Өстө зөв санал нэг. Энэ түүхийдийг одоо эдийн засгийн эрэлтэнд оруулаад ийм эрэлттэй бүтээтгүн болгосон нь одоо үнэхээр үнэлж байгаа шүү. Хувь нэмэр гэдэгтэй л 100% санал нэг. Бас нэг юм уриалахад одоо Монгол хоолны газар ер нь нэг тийм айхтар илбэг биш болоод тэр дундад хаамцлаа. Тэгэхээр хүмүүс ч одоо тухайн үед хоолунд идчихсэн газар нь сайхан дурсамж үлдсэн байдаг те. Эсвэл яг одоо нэг гэрийн хошуур гэж ярьдаг шүү дээ. Эсвэл эдийн чансан цай гэдэг шиг одоо тэр Монгол хоолны газруудыг улам олон болгосоо. За тэгээ гэрлэгч юм бизнесээр үлрч жишээ аваад энэ салбар руу ирч хүчтэйгээр орох хүмүүсийг нээлттэйгээр урьж байна. 5 цул идэх чи одоо ирээдүйн мод алт болж байгаа цаг юм биш үү? Гэж хэлээ да. За тэгээд одоо та нэгдэл олон дагагчтай ийм хүн учраас бас манай подкастыг үзэж байгаа хүмүүс зориулаад өөрийнхөө хэрэглэгч нарт хандаад нэг сайхан үг хэлээч, нэг уриалга хэлээ. Тэгээ подкастаа дуусгая да. За тэгээд юу яа? Ер нь хаана те одоо үйлчлэгээний байгууллагад ажилтаа хүмүүст соёлтой байцгаая, хөндлөж одоо нөхцөл байдлыг харж ажиж уужуу тайван байцгаая. Тэгээ үйлчлэгээ үзүүлж байгаа бид нар ч гэсэн та бүхний тав тух сэтгэл ханамж тал дээр 100% анхаарч ажиллахыг хичээж байна. Тэгээд хоёр талаасаа хичээж одоо энэ үйлчлэгээ маань бас та нарт хүрэх ойлголцох. Тэгэхгүй нэг нь үйлчлэгчгээд нэг талдан гараад нэг нь үйлчилж гээд хоёр талдан гарчхаар бас үл ойлголцол үсэд байна. Тэгэхээр одоо ханаа хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг шиг одоо энэ сайхан ардын үнэдээ нэхэн санаж те. Тэгээ нэгэндээ таата мэдрэмж өгч үйлчлүүлье гэж уриалж байна. Тэгээд миний тухайд бол энэ арга ажиллагаа ихтэй, шат дамжлага ихтэй энэ ажлыг бол бас
Монгол түмэндээ хөргөж одоо залуу насаа зориулж яваадаа бас таатай байдаг. Тэгээд үндсэн нөгөө сайн бай гэсэн зорилго маань юусоо устж үгүй болохгүй тэр байж л байх болохоор тэгээд манайхаар итгэж сайхан үйлчлүүлээрээ улам сайн хичээж улам сайн та нарын сэтгэлд хүрэхийн төлөө цаг хөдөлмөр сэтгэл зүйтэй гаргах болно. За тэгээд хамтдаа хичээгээд Монгол улсаа хөгжүүлцгээе. Үйлчлэгээ үзүүлж байгаа ч тэр үйлчлэгээ авч байгаа ч тэр хамтдаа хичээх нь чухал юм байна шүү. За ажлын дараа подкаст энэ удаагийн дугаар энэ дээрээ өндөрлж байна. Манай подкастын хамтран зохион байгуулагч Интерном ажилладаг. Та бүхэн Интерном цэгийн вебсайтаар болон Интерномын бүх салбараас өөртөө хэрэгтэй номыг худалдаж аваад эрдэм мэдлэгээ нэмэгдүүлэх боломжтой. За мөн цагийн ажил зуршлын платформ V1 бидэртэй хамтарч ажилладаг. Та өөртөө ойрхон CV-ийн салбарт зөвхөн V1 аппликейшнээр дамжуулж бүртгүүлээд шууд ажилд орох боломжтой юм шүү. За ингээд дараагийн дугаар уулзтлаа. Түр баяртай.